За сайн байцгаана уу After Class podcast-ийн үзэгчдээ. За энэ удаад Солонгос улсад тэтгэлэгтээ суралцах хэлний бэлтгэлийн талаар мэдэх хүсэлтэй байгаа хүмүүс байгаа бол илүү анхааралтай үзээрэй. Учир нь энэ удаагийн дугаарт маань IDU Education зурчлалын төвийн менежер Бэлгүн гэж хүн оролцож байна. За энэ хүн маань JKS буюу засгийн газрын 100% тэтгэлгээр Солонгос улсад суралцаад ирсэн тийм хүн байна. IDU Education зурчлалын төвийн менежер Бэлгүн. За тэгээ манай подкастт оролцож байгаад баярлалаа. Тэгээд үзэж байгаа хүмүүстээ илүү хэрэгтэй үн цэнтэй мэдээлэл хүргэнэ гэж найдаж байна. Хэлний бэлтгэлийн хамгийн ер нь бол за хэлний бэлтгэлд явж байгаа хүний зорилго бол ерөөсөө л топикийн оноо. Топикийн оноогоор дамжуулаад одоо тэтгэлэг гэдэг байдлаар хэлний бэлтгэл сурж байгаа тийм. Яг нэг жилийг зарцуулаад. За тэгвэл тэтгэлгийн талаар тэтгэлгийг Солонгос улсад одоо их сургууль сурахад тэтгэлгүүдийг авах ямар арга замууд байдаг вэ? Тэтгэлгийн хувьд болохоор маш олон төрлийн тэтгэлгүүд Солонгос улсад бол байдаг. За хамгийн ихний тэтгэлэг нь болохоор мэдээж топик оноо буюу хэлний онооны тэтгэлэг. За энэ тэтгэлэг маань болохоор эхний элсэж орох семестртээ за тодорхой хэмжээний төлбөрөөсөө тгээс 100% хүртэлх ерөөхдөө тэтгэлгээ бүрэн аваад элсэж нэг жил гэсэн үг. Эхний семестртээ гэсэн. Бүр яг эхний семестр. Яг эхний семестр. Дараагийнх нь семестрээс эхлээд төлөөд явна гэсэн үг. Дараагийн семестрээсээ үргэлжлүүлээд тэтгэлгээ авах боломжтой. Тэрний яг ямар тэтгэлэг байдаг вэ гэхээр эхний семестртээ тэтгэлгээ сурчлаа. За тухайн хүүхэд үнэхээр шилдэг сурагч байх юм бол гош дүнгээсээ шалтгаалаад 2 дугаар семестр. За 2 дугаар курсынхаа эхний 2 семестр ч юм уу иймэрхүү байдлаар тэтгэлгээ авчих боломжтой. За эхний хамгийн бидний байж авч болох тэтгэлэг маань. За дараагийн тэтгэлэг маань юу байдаг вэ гэхээр одоо жишээлбэл одоо сонгийн онд за Кореаг сургууль гих мэтлэн сургуулиудын нэрэмжит тэтгэлэг гэж байдаг. Одоо АЖ сургуулийн нэрэмжит тэтгэлэг. За материалаа өгсөн бүх хүүхдүүдийг одоо яг бүгднийг жигсааж агаад хамгийн шилдэг 3 сурагчид тухайн сургуулийн нэрэмжит тэтгэлгийг олгодог. Одоо жишээлбэл сонгийн онд их сургууль болохоор Samsung-ийн нэрэмжит тэтгэлэг гэдээ байж байгаа. За ингээд материалаа өгөөд тэнд одоо материалууд маань бүгдээрээ жигсчлаа. Оноогоороо ингээд нэгээс ингээд бүр ингээд хэд хүртэл ингээд жигслаа. Эхний 3 сурагчид шууд автоматар бүтэн 4 жилийн тэтгэлгийг за давхар эстименттэй дотор байртай цуг шууд тэгээд олгодог сургуулийн нэрэмжит тэтгэлэг. За тэрний дараагийн хамгийн том тэтгэлэг болох юм бол одоо сангийн тэтгэлэг гэж байгаа. За сангийн тэтгэлэг буюу элбүү сангийн тэтгэлэг. За одоо яг ойлгомжтойгоор ярих юм бол одоо зоригийн сангийн тэтгэлэг Монгол байдаг шүү дээ. Яг тэрүүн шиг одоо яг дүүргийн нэрэмжит тэтгэлгүүд. За тэгэнгүүт л одоо тухайн сургуулийн профессорын нэрэмжит тэтгэлгүүд. За тэр сангийн тэтгэлэг гэдэг эдгээр том тэтгэлгүүд бас байдаг. За тэгээд бүр цогц тэтгэлэг гэж ярьдаг. Энэ маань болохоор Солонгосын засгийн газрын тэтгэлэг. За дээрэс нь бас Койкогийн нэрэмжит тэтгэлэг гэх иймэрхүү тэтгэлгүүд байдаг. Эдгээр тэтгэлгүүд маань бүтэн 4 жилийн хөтөлбөр. За тэгмүүдээ хэлний бэлтгэлийн 1 жилийн хөтөлбөр. За дээрэс нь одоо сар болгон амжиргааны зардал буюу эстименттэй. За тэгээ бүр ирж буцах онгоцныхын зардлын хүртэл олгодог ийм цогц том тэтгэлгүүд бол Солонгос улсад маш их байдаг. Та өөрөө JKS тэтгэлийн тэнцэгчтэй. Тэгэхээр энэ тэтгэлгийг яг өөрийнхөө авч исэн түүхээсээ жоохон хуваалцвал бас дээрэс нь ямар шаардлагуудыг хангасан байх ёстой вэ тэтгэлгүүдийг авахд. За Солонгосын засгийн газрын тэтгэлэг буюу JKS гэж яриад байгаа. Энэ тэтгэлэгт болохоор тавигдах шаардлага маань нэг айхтар тийм хүнд бол зүйл бол биш байдаг. За одоо юу гэдэг за бакалаврын тэтгэлгийн хувьд болохоор одоо сургуулаа төгсөөд 25 нас хүрээгүй байх. За тэгэнгүүтлээ голч дүн нь одоо 85-аас дээшээ байх. За тэгэнгүүтлээ өөр нэг амар тийм хэцүү шаардлага бол байдаггүй. За энэс өмнө яг Солонгосын засгийн газрын тэтгэлгийн нэг товчхон яг нэг тайлбар хэлээд өгье. За энэ тэтгэлэгт маань болохоор Солонгосын одоо яг засгийн газарт харьяалагдж байгаа одоо шилдэг яг 76-аас 85 сургуулиуд байдаг сонгогдсон. Тэгэхээр сургуулиудын одоо элсэн орох боломжтой бүх мэргэжлүүдээр тэр дунд байждаг. Тэгэхээр бүх төрлийн мэргэжлэр одоо материалаа өгөөд тэр тэтгэлэг тэнцэх бүрэн боломжтой байдаг. Тэр сургуулиуд руу аплай хийж байгаа тохиолдолд JKS одоо авах боломжтой. Тий, ерөнхийдөө тийм гэж ойлгож болно. Тэгээд материалаа илгээх одоо процесс нь 2 ангилалтай. За эхний ээлж нь болохоор шууд тухайн улс бүрийн элчин сайдын яамд элчин сайдынхаа яамда материал өгөх боломжтой. Аль эсвэл шууд дайректли шууд сургуулиуд руугаа материалаа явуулах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр сургууль руу материал явуулах тохиолдолд ганцхан сургууль ганцхан мэргэжил сонгож явуулна. Элчин сайдынхаа яам руу явуулахдаа 3 сургуулийг 3 өөр мэргэжлээр сонгож явуулах боломжтой болждог. За тэгээд
Одоо яг би болохоор яг 2017 онд яг материалаа бэлдээд 2018 онд яг тэтгэлгээ аваад явж байсан. За миний хувьд болохоор яг одоо яг түүх гэх юм бол эхний ээлжинд би яг Солонгосын засгийн газрын тэтгэлэг гэдэг талаар бол нэг айхтар тийм мэдлэг бол байгаагүй. Тэгэд ийм тэтгэлэг байдсан байна гэдэг мэдээллийг би одоо сошиал хуудасаас ерөнхийдөө аваад тэгээ юу бүрдүүлэх вэ, яадаг вэ, идэг вэ гэдэг эхний одоо ээлжинд бол материалаа бэлдэж бол явуулж исэн. За шууд би элчин сайдын яам руу явуулж исэн. Тухайн үед элчин сайдын яам дээр очиж өгөөд элчин сайдын яамны нөгөө материал авах хугацаа маш богино хугацаатай байдаг. За тухайн үед би материалаа бэлдээд явуулсан чинь миний материал тэнцээгүй шууд эхнийхээ шатнаас хасгаж ирсэн. Тэгээд яг тухайн үед би ингээд Солонгос руу сурандаа гэдэг ингээд амар бодцсон байсан чинь тэгээ миний ингээд зорилго тийч хэрэг хаагч. Тэгээ яаж исэн бэ гэсэн чинь өргөжлүүлээд би гайдлайн айгүй их сайн уншсан. Тэгсэн чинь сургууль руу university track буюу яг сургууль руу материал явуулж болдгийг мэдээд тэгээд хугацаа нь яг ингээд дуусаагүй байгаа сургууль руу би яг бэлэн байгаа материалуудаа илүү засаж сайжруулад, янзлаад дахин хэд хэдэн профессорудаараа хянуулаад би тэгээ сургууль руу материал явуулсан чинь эхний шатнаа шууд тэнцсэн. Тэгээд дараад нь ярьцлаганд орсон. Ярьцлаганд би бүр 3 шатны ярьцлаганд орсон. Эхний шат орж аваад дараад нь би тэнхмийнхаа багштай ярьцлаганд ороод тэнгуүдээ сургуулийнхаа захиралтай ярилцлаганд ороод тэрний дараагаар боловсролын яам гэж байдаг. Ерөнхийдөө яг энэ тэтгэлгийг олгодог боловсролын яам гэж байдаг байхгүй. Тухайн боловсролын яамд бас ярилцлаганд ороод нийтдээ 3 удаа гэсэн үг. Тийм Солонгост бүгдээрээ эхний ярилцлага болохоор утсаар явагдсан, дараагийнх нь Skype-аар явагдсан, тэрний дараагийнх нь болохоор Google Meeting-ээр явагдаад юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэх мэтлэн зүйлүүд байдаг шүү дээ. За мэдээж бол чи шаардлага бол бүх хүмүүсд манай Монголын хүмүүсд бүгдээрээ хангаж байгаа. За тэн дээр яг хангах одоо нэмэлтээр хэллэх зүйл гэх юм бол яг 3 төрлийн эсэ бишдэг. Хамгийн ихний эсэ нь юу гэдэг вэ гэхээр тухайн дээр тэтгэлгээ явуулдаг. Тэтгэлэгтэй материал явуулах та. Эхнийх нь өөрийгөө танилцуулах эсэ. Дараагийнх нь суралцах төлөвлөгөө. Дараагийнх нь багшийн тодорхойлох цагтл. За өөрийгөө танилцуулах эсэг бол ингээл бүр ингээл яг чамайг тухайн эсэг хараад ёо энэ хүн ямар гахалтай хүн юм бэ? Энэ хүнтэй уулзаж үтсэх юмсан гэдэг яг тэр хэмжээгээд бичих ёстой. Болохоор энийг өсөндөө өнгөрсөн цаг дээр илэрхийлэх бичигддэг. За хоёр дахь хэсэг буюу суралцах төлөвлөгөө буюу энэ дандаа ирээдүйн цаг дээр бичигддэг. Би тэгж сурна, ингэж сурна, тэрний дараагаар ийм болно, ийм төлөвлөгөөтэй ингэж явж байгаа гэхлээр чиний ирээдүйн зорилго маань хоёр дахь хэсэг буюу суралцах төлөвлөгөөнд гарч ирнэ. За тэгээд гурав дахь хэсэгэн дээр юу гарч ирэх вэ гэхлээр багшийн тодорхойлох загтал буюу чамайг хөндлөнгийн нүдээс одоо хөндлөнгийн хүний нүдээр харж байгаа тэр хүний тодорхойлолт. Энэ хүн үнэхээр өнгөрсөн цагт ийм байсан уу? Үнэхээр ирээдүйн цагт ийм байж чадах хүн мөн үү гэдэг байдлаар бичиж өгдөг. Тэгэхээр энэ 3 эсэ маань хамгийн чухал буюу одоо нэг өсөндөө энэ тэтгэлгийг авахын тулд одоо эсэний тэмцээнд оролцож байгаа гэдэг байдлаар хэдүүлээ явуулахад болно. Монгол хэл дээр мэдээж одоо материалаа явуулахын тулд англи юм уу солонгос хэл дээр материалаа бэлддэг. Тэгээд хэлтэй хүн байх юм бол яг үндсэн англи хэл юм уу солонгос хэл дээр материалаа бичээд хэрвээ боломжгүй байх юм бол хэдүүлээ монгол хэл дээр сайхан бичүүлээд аль басны баталгаат орчуулагчаар орчуулад явуулахад асуудал яагаад вэ гэхээр засгийн газрын тэтгэлэг нь нэг жилийн хэлний курстэй байдаг болохоор заавалжгүй хэлний оноотой байхыг шаарддаг. Гэхдээ сүүлийн үед одоо энэ тэтгэлэг маань нэлээд алдартай байдаг болсон болохоор 10 жилийн хүүхдүүд маань болохоор 12-аа төгсөөд шууд gap year авчдаг. Gap year авангуудлаа шууд хэлдэ бэлчдэг. Тэгвэл хэлдэ бэлтэнгүүтлээ топгийн оноо айлцсан оноотой болчингууд материал явуулж байгаа бүх хүүхдүүд маань чагсаад очингууд аль болох нүний хэлтэй хүүхдүүд маань илүү өндөр оноо аваад дээгүүр чигсэж штэ. Тэгэхээр зээгүүр чигссэн тэр шилдэг хүүхдүүд тэтгэлэг аваад байгаа болохоор сүүлийн үед болохоор аль болох хэлний оноотой байх тохиолдолд тэтгэлэг авах магадлал маань илүү өндөр болоод эхэлж байгаа юм. Өрсөлдөөнөөсөө болоод. Тэгээд энэхүү тэтгэлэг болохоор яг дэлхийн 197 орны яг шилдэг хүүхдүүд бүгдээрээ материалаа илгээдэг. 197 орноос одоо яг GKS гэдэг яг энэ тэтгэлгээр бол 1800-аас 2000 сурагчид тэтгэлэг аваад Солонгос улсад сурдаг байна. Жил бүрөө. Тийм ерөөхдөө жил ирэх бүр одоо яг энэ тэтгэлгийн эзэмшигч буюу тэтгэлэг авахчдын тоо бол улам илүү нэмэгдээд байгаа. За тэгвэл хүмүүсийн одоо нэг буруу ойлгож явдаг одоо сурагчдын нэг нийтлэг буруу ойлгож явдаг нэг тийм зүйл нь одоо чинь эсэлтийн хугацаанууд дээр намар би сургуульд орё гэж бодож байгаа бол би хизээнээс бэлдэж эхлээд хизээ материалаа өгөөд хизээн хүлээгээд хизээн явах юм бэ. За хугацааны бодлохоор манай монголчууд чинь ерөөхдөө дандаа цагийг тулгаж л ерөөхдөө ирэх хандлагатай бол байдаг. Гэтэ сүүлийн үед бол айгүй их судалгаатай
байдаг болсон болохоор нэлийн хүүхдүүд маань бол яг тэр хугацаагаа яг зөв тооцоолоод ирдэг одоо үйлчлүүлэгч буюу сурагчид маань нэлээх байгаа. За 9 сард хэдүүлээ одоо бакалаврын зэрэгт эсвэл одоо магистр ч юм уу за хэлийн бэлтгэл явах гэж байгаа бол за хэлийн бэлтгэл байх тохиолдолд хэдүүлээ 5 сараас материалаа бэлдэж эхлэх хэрэгтэй байдаг. За хэрвээ бакалаврын хувьд болохоор бүр аль 3 сараас нь материалаа бэлдэж эхлэх хэрэгтэй байдаг. За Sky 3 буюу одоо бүр топ сургууль руу болохоор бүр 1 сараас эхэлж материалаа бэлдэж эхлэх хэрэгтэй байдаг. За бакалавр руу явахыг хүсэлтэй байгаад бүр элсэх улирлаасаа 6-аас 7 сарын өмнө бүр ингээд материалаа бэлдэнэ гэсэн. Материалаа бэлдэх хугацаанд 6-аас 7 сарын өмнө. Тэгвэл тэр материалаа бэлтгэхийн тулд хизээнийх эхэлж одоо юу бэлдэх ёстой вэ гэхлээр 2-оос 3 сар ихээр таны хувьд бүр бүтэн жилийн өмнөөс эхэлж төлөвлөх ёстой байна гэсэн. Ямар материал бэлдэх гэдэг мэдээлэл л олчихно. Тэднэрээ бэлтлээ 6 сарын одоо эсэлтээс 6 сарын өмнө материалаа апплайд хийх нь шүү дээ. Онлайн нь одоо бүртгэлээ хийгээд за тэгээд шуудангаар явуулах гэх мэтлэн зүйлүүд процесс маань яг 6 сарын өмнө явагддаг. За хэлийн бэлтгэлийн хувьд болохоор 3-аас 4 сарын өмнө явагддаг гэсэн. Тэгээд яг тэр 3-аас 4 сарын өмнө хэдүүлээ аль хэдийн материалаа бэлдээ тавьсан байж байгаад явуулнаа гэж ойлгож байна. За тэгвэл манай одоо IDU Education дээр за ирж одоо менторинг хийлгэж байгаа одоо сурагчдаас хамгийн их одоо явахыг хүсдэг сургуулиуд яг ямар сургуулиуд байна? Ямар сургуульд одоо манай монгол сурагчид явахыг хүсдэг вэ? Ерөнхийдөө Sky 3 буюу одоо Курё, Yonsei за тэгэнгүүтлээ нөгөөх нь Сөүлийн сургууль гэдэг яг ийм сургууль руу орохыг хүсэж ерөнхийдөө айгүй хэрдэг. За яагаад вэ гэхээр энэ сургууль маань нөгөө Sky 3 буюу Тэнгэрийн 3 гэж ярьдаг. Дандаа ингээд танигдсан сургуулиуд байдаг. Яг танигдсан сургуулийнхаа яг тэрнийхээ хэмжээгээр сэтгээд яг энэ сургууль руу л орно гэдэг байдлаар ингээд орж ирдэг. Тийм болохоор яг хүүхдүүдийн маань хувьд болохоор ерөөхдөө илүү их нөгөө Монгол танигдсан сургуулиуд руу яг явах юмсаа гэдэг байдлаар бол орж ирдэг. За мэдээж ranking гэдэг юм ба. Тэр хүмүүс чинь rank-уудыг нь бүгдийг хараад тэгээ ерөнхийдөө сонгож байгаа болов уу гэж би бас бодоод идэв. Тэгэхээр rank гэдэг юм чухал юм уу? Эсвэл яг хүн өөртөө одоо тохируулаад мэрэгчлэлтэд тохируулаад мэдээж өөрийнхөө одоо болцоо санхүүгийн боломжид тааруулаад сургуулаа сонгох нь зөв байд юм уу? Эсвэл яаж хийж яагаад тэр одоо Sky их сургуулиуд руу орох нь зүгээр байд юм уу? Таны бодлоор. За энэ өстой гоё асуулт байна. За ерөөдөө яг харьцуулалт байна л та. За би энэ дээр нэг гоё яг ойлгомжтой жишээ тайлбарлаад өгье заяа. За Солонгост одоо ранк өндөртэй сургууль руу ороод тэнд сураад төгсөж гинэ гэдэг маань өөрөө гайхалтай зүйл. За үнэхээр чадвартлаг байвал чадварчин байгаа. Чиний төвчээрчин байгаа. Тийшээ ороод сураад төгсөж гинэ гэдэг маань өөрөө тэр хэмжээгээрээ маш сайн боловсон хүчин бол төгсөж гинэ гэсэн. Яагаад вэ гэхээр тийшээ ороод сурж явж маш олон одоо нөгөө нэг хөндлөнгийн одоо нөлөөллүүд байгаа шүү дээ. Одоо сурч чадахгүй шантрах тэр бүгдийг даваад сураад төгсөж гинэ гэдэг маань өөрөө маш гайхалтай бүр ингээ вау гэмээр. Харин миний зүгээр сурагч дүүнер та яг ингээ өгөх зөвлөгөө гэх юм бол чи яг үнэхээр өөрийнхөө эзэмшихийг хүссэн мэргэжлэрээ бүр төгс өөрийгөө ингээ бэлтгэчихээ гэж би хэлмээр байдаг. Бүхэл бүтэн ийм гоё ингээ улаан ийм гоё Курё сургуулийн дипломтой байгаад чүүдээ хайтаа бүр дүнгэн данган сураад нэг 2.3 байх юм бол тэр чинь захирч хараа чиний сурж байгаа дүнг чинь баахан 60 баахан эпмэ байх юм бол ямар хүн бэ ажилд авах гээд байна гэж бодсон шүү дээ тийм ээ. Тийм болохоор яг өөрийнхөө хүссэн мэргэжлэр яг төгсрөөд одоо тэр ранк хамаагүйгээр яг мэргэжилтэд үнэж яг тийм төгсгөн болоод төгсөд ирэх юм бол илүү их ажлын байр нь гараад чамд ч гэсэн хэрэгтэй. Хэлний бэлтгэлээр одоо Солонгос улсад очиж суралцахад илүү тохиромжтой гэх юм уу? Одоо манайхаас IDU Education-ээс санал болгодог тийм их сургуулиуд яг юу вэ? Хэлний бэлтгэл дээр болохоор бас яг ихэнх хүүхдүүд маань ранк өндөртэй сургуулиудыг яг сонгох илүү хүсэлтэй байдаг. Бүр ингээд тэг Курё сургуулийн хэлний бэлтгэл. Хэлний бэлтгэл гэдэг зүйл чинь чамд солонгослын боловсролыг л олгох зүйл. За тэнд үнэхээр тэр Сөүлийн их сургууль байна уу? За эсвэл одоо ингээд юу байна уу? Яг энгийн жижиг сургууль байна уу? Ямар ч ялгаагүй солонгос хэлээрээ солонгос хэлээр заагаа авчдаг. За тийм болохоор хамгийн гол нь боломж гэдэг зүйлээ хамгийн сайн тодотгох тийм сургуулиудыг сонгоод яваасаа гэж би бол хүсдэг. За одоо Sky
буюу том ранг өндөртэй сургуулиудын төлбөр маань нэлээд өндөр байдаг. За яг энгийн дундад сургуулиудын маань төлбөр маань бас яг тэр хэмжээгээр бас боломж юм байдаг. Заавалчгүй тийм өндөр төлбөр төлөө тийм их сургуульд сураад төгсөх тийм шаардлагыг бол байхгүй. Илүү их боломж олгох боломжтой сургуулиудыг сонгоод явах юм бол илүү давуу талтай. За төлбөр нь нэгдүгээр хямдхан байвал чамд илүү боломжтой. За тэгмэтлээ яг тухайн сургууль байрлаж байгаа хот. За тэр хотод гадаад иргэдэд зориулсан ямар үйлчилгээнүүд илүү их төлөх үү байдیں۔ Тэ? За тэгээд илүү цагаараа одоо аль болох те ямар зүйлийг хийх одоо орчин илүү чухал юм те адаглаад одоо цагийн ажил хийх байсан ч гэсэн цагийн ажил илүү их олдод сайтай юм газар гэдэг байдлаар ингээд сургуулаа сонгох юм бол илүү давуу талтай болчихдээ. За тэгэхээр яг энэ байдлаараа би яг бүх сурагчдаа ингээд зөвлөгөө өгөхдөө манай санал алдагдсан сургууль гэх юм бол Ажиг сургууль, за Шинаа гэдэг сургууль бас байна. За тэгээд Хангуг Ёнсон гэдэг сургууль байгаа. За тэгээд Сөүл байралтай Мёнжи коллеж гэх мэтлээ иймэрхүү сургуулиудаа илүү санал болгодог. За Мёнжи коллежийн хувьд Сөүл байралтай коллеж болохоор сургалтын төлбөр нь бүтэн жилийн сургалтын төлбөр нэг 12 13 сая төгрөг болчихдээ. Монгол мөнгөөр. Тийм Монгол мөнгөөр. За тэгээд Сөүлдээ байралтай хямдхан төлбөртэй болохоор Сөүл орчмоор бол ингээд бүх одоо боломжууд нь байна. Дараагийнх нь болохоор Суван хотод байралтай Ажиг сургууль. Ажиг сургууль болохоор бүтэн жилийн төлбөр нь ойролцоогоор нэг 14-5 сая төгрөг болдог. За тэгмээдлээ Суван ч нь өөрөө дахин төлөвлөгдсөн хот. За тэгмээдээ гадаад иргэдийн одоо тэнд амьдрах орчин аюу таатай. За тэгмээдлээ Сөүл рүү нэг ойролцоогоор 30 минут явждаг, Инчон руугаа нэг 20 минут явждаг. За тэгмээдлээ Сөүл, Инчон, Суван гэ бүр 3 хот дамнаад амьдрах боломжтой болчих. Тэгэхээр ч одоо юу вэ? 3 хот дамнаад амьдрна гэдэг чинь 3 ширхэг том боломж тэнд байна гэсэн. За тэгвэл бакалаврын эсвэлтэд Sky 3 сургуулийг сая ярьлаа шүү дээ. Тэгмүүд эндээс өөр одоо Солонгост ямар сургуулиуд байдیں۔ Адилхан юм чанартай юм боловсролыг олгож ядах ямар сургуулиуд байдیں۔ За бакалаврын хувьд болохоор би бол мэдээж хэлийн бэлтгэлтэй харьцуулахад төлбөр маань нэлээд өндөр байдаг. Нэг семестрийн одоо хамгийн дунджаар хатахад нэг 6 сая 800 мянган вон гэхлээр бүтэн жилийн 12 сая вон. 12 сая вон ч Монгол мөнгөөр бол 35 6 сая төгрөг болчихдог байхгүй. Тэгэхээр аль болох тэтгэлэг өндөртэй сургууль. За нэгдүгээр тэтгэлэг өндөртэй сургуулийг хэдүүлээ сонгочлоо. Тэгэнгүүтлээ дараад нь яг тухайн сонгож байгаа мэрэгчлэрээ одоо хэр алдартай вэ гэдэг зүйлийг. Одоо би өнөөдөр химийн инженер гэдэг сургууль сонголоо. Химийн инженер гэдэг сургуулиараа одоо мэрэгчлэрээ химийн инженери мэрэгчлэр хамгийн алдартай сургууль гэх юм бол одоо Кёи дээ, за Ханян дээ, за тэнгуүтлээ Тэгү хотод байрлалтай Кёмбук гэдэг ийм 2 3 4 сургууль. За тэнгуүтлээ 3 сургуулаа сонгочлаа шүү дээ. Тэгвэл тэтгэлэг өндөр олгодог сургууль гэх юм бол Кёмбук, Ханян гэдэг ингээд. За тэгээд дараад нь юу ах хэв. Тухайн сургуулийг одоо нэг профессоруудыг бас судлах боломжтой. Ямар профессор одоо за тухайн профессорууд ямар одоо нөгөө нэг тий ямар ажлууд хийсэн тэр бүх зүйлүүд нь сургуулиудын одоо сайт бүх юмдээ байдаг. Тиймэрхүү зүйлүүдийг сонгож жагаад яг одоо би химийн инженер гэх юм бол яг одоо юун дээрээ илүү их анхаарах гэдэг. Яг тэр хийсэн судалгааны ажил нь одоо бүх профессорууд байгаа штэ. Тэгвэл миний яг тэр хийж байгаа ажилтай холбоотой судалгаа хийсэн профессорыг би бол илүү их сонгоо тухайн сургууль руу материал явуулахыг хүсэлтэй. Дахиад нэг мэдээллийг бүр ингэж бүр сайн хэлээд өгөхөд Sky гэж яриад байдаг тий. Тэр сургууль сурмаар байгаад байдаг. Тэгтэл тэтгэлэг гэдэг зүйл маш ховор байдаг. Одоо ингэ топ коноо тэтгэлэг гэдэг зүйл байдаггүй. Төлбөр 100% төлөх хэрэгтэй байдаг. За сургуулийн тий. Сургуулийн нэрэмжит тэтгэлэг гэдэг зүйл байгаад байдаг. Тэрүүнд нь орохын тулд би нийт явуулсан одоо тухайн үеийн элсэгчдээс би нэгт зогсож ийж би тэр сургуулийн нэрэмжит тэтгэлэг авах байхгүй юу. Тэгэхээр үнэхээр би тэр нэгт зогсохгүй юу? Тийм иймэрхүү зүйлээ сайн төлөвлөх хэрэгтэй. Үнэхээр зогсож чадвартай хүүхэд байхыг үгүйсэхгүй. Үнэхээр тийм хүүхэд байгаад миний яриаг сонсоод за худлаа юм байна гэдэг өөр сургууль руу явахыг бас үгүйсэхгүй шүү дээ. Гэхдээ чи 2 сургууль, 3 сургууль сонгоод материал явуулах боломжтой. Яг тийм чи өөрийнхөө тэр Курье гэдэг сургуулийн яг ранкаараа тэр сургуулийн нэрэмжит тэтгэлийг авах уугүй юу гэдгийг үүсгэхийн тулд чи материалаа өгөх хэрэгтэй. Тэрнийхээ дараагаар чи Б төлөвлөгөө буюу 2 дахь сургуулаа сонго. Тэрний дараагаар 3 дахь сургуулаа сонго, 3 сургуулийн материалаа сонго. Тийм тэгээ явуулахад үнэхээр тэ Курьегийн тэр шилдэг сурагч нь болоод тэтгэлэг авах юм бол тийшээгээ явж болно шүү дээ. Тэрүүндээ тэнцгүй бол 2 дахь сургууль чинь чамд ямар тэтгэлэг санал болгож байна. Тэрлөө явж болно. За үнэхээр 1 2 төлөвлөгөө чинь бүтлгүүд юм бол 3 дахь сургууль чинь окей. Ийм л ахс. За тэгвэл нэг юм байна.
Оюутан болоод одоо ингээд хэлний бэлтгэлч бай, бакалаврч бай, манайхаас ингээд оюутнууд зүүндээ сурагчид зүүндээ явж байгаа тийм. Тэгэхээр тухайн тэр сурагчдын Солонгост очиод одоо ингээд түгээмэл одоо гаргадаг алдаанууд байна уу? Яг одоо очиж суралцж явах үедээ сургуулаа ингээд дуусгах чадахгүй хүмүүс бас нийлээдгүй байгаад байгаа шүү дээ. Тэгвэл энэний одоо нийтлэг шалтгаан нь юу вэ? Миний хувьд одоо яг ингээд зуучлалын яг менторинг үйлчилгээ. За яг ингээд хүүхдүүдийг яг сургууль руу зуучлаад менторлоод ингээд явж байгаа хугацаанд л яг ажиглагдсан нийтлэг алдаанууд байдаг л да. За магадгүй хэлний бэлтгэл Солонгос руу ингээд очоод тэнд хэлээ сурчин гэхлээр энд ерөөсөө юу ч хийхгүйгээр улаан 0 хүүхдүүд тийшээ ингээд очоод хэлээ сурчин гэдэг байдлаар явах гэдэг. Тийм би хэлний бэлтгэлд очиж байгаа юм чинь тэндээ очиод хэлээ сурчих. Энэ бол хамгийн том алдаахгүй. Яагаад вэ гэхлээр онгоцны буудал дээр буугаад пассвортаа гаргаад өгөх тэр цагаас ахуулаад чамд солонгос англи хэл хэрэг болт. За тэгэнгүүт л за тэр бүх зүйлүүдийг даваад одоо татаад тунгаад одоо ингээд очлоо. За Google Translate. За тэгээд ингээд очлоо. За тэгвэл хичээл дээр очисон чинь нөгөө нэг солонгос хэл гэдэг байгаа зүйлийг чинь солонгос хүн солонгос хэлээрээ солонгос хэлийг заагаад явчихдаг. Юу вэ бүр ингээд үсэг гэдэг зүйлийг юу нэгдүгээр ангийн хүүхчиг те ингээд өдөрт нэг үсэг үзээд ингээд явахгүй шүү дээ. Нэг өдөрт бүх үсгээ үзчих. Тэгвэл маргааш нь шууд 4 үсэг явчихдаг байхгүй. Тэгвэл бүхэл нэг өдрийн дотор тэр олон үсгнүүдийг ингээд сурна гэдэг нь өөрөө асуудалтай зүйл байхгүй. За тийм болохоор хэлний бэлтгэлд явна гэж бодож байгаа ч гэсэндээ Монголдо ядаж анхан шатныхаа суур яг тэр хэцүү байгаа бүх дүрм зүйлүүдээ монгол хүнээрээ монгол хэлээрээ сайхан тайлбарлуулад явчих. Энэ илүү зүйл. За хоёрдугаар гэх юм бол сэтгэл зүйн бэлтгэл гэдэг зүйлийг маш сайн хийх хэрэгтэй. За өнөөдөр хэдүүлээ одоо солонгосыг төсөөлөх, за солонгос гэлтгүй гадаад орныг төсөөлөх зүйл гэх юм бол мэдээж YouTube, за тэгмүүтлээ кино, драма иймэрхүү зүйлээр төсөөлдөг. Яасан дээр одоо яг энэ YouTube дээр орж байгаа энэ бичлэг, зураг, за энэ драма гэдэг зүйлүүд маань аль болох сайн зүйлүүдийг харуулна гэхээс хизээш муу зүйлийг харуулахгүй шүү дээ одоо. Тий. Тэрний арт талд юу байгаа вэ гэхээр яг л бодит яг манай Монгол дээр яг одоо үргэлжилж байгаа яг энэ амьдрал гэдэг зүйл маань болж байгаа. Тэгэхээр яг тэр төсөөллийг хэдүүлээ ингээд аюу дээрээр тавьчихгод яг бодит юм дээр очихоор төсөөлөл бодит юу хоёр ч хоорондоо зөрчилдөд тэнцэнээс сэтгэл санааны хямнал гэдэг зүйлд аюу их ордог. Одоо солонгос ч юм гадаад оронд очихоор тэр болгон аав ээж нь байхгүй, хамаатан садан байхгүй, ер нь бол ганцаараа л амьдралаа авч явахыг ганцаараа бие даасан хүн болоо явчихдаг. Тэгэнгүүт бие даах чадвар нэгдүгээрт нь суугаагүй байдаг. Сэтгэл зүй гэдэг зүйлээ бэлдээгүй байдаг. Тэнгүүтлээ давхар хэлний бэрхшээлтэй гэдэг зүйл дээр очингууд маш хурдан шантардаг. Маш хурдан шантраад дээрэс нь нэмэгдэнгүүтлээ нөгөө санхүүгийн одоо асуудал хямрал гэдэг зүйл ороод ирдэг. Манай Монгол төгрөг Солонгос руу, Америк руу ингээд хөрвөөд очихоор энд те өдөрт 100,000 төгрөг олох гэж өглөөнөөс орой хүртэл 12 цаг ажиллаж байгаа 100,000 төгрөг боллоо. Тэрийг Солонгос руу явууллаа гэхэд нэг ойролцоогоор 30-40,000 вон болно. 30-40,000 воноор бол яг нийн үгүй хэлэхэд нэг удаагийн хоолны л мөнгө байхгүй. Яг санхүүгийн хэрэгцээ хангахын тулд ажил хийгээ явчихдаг. Ажил хийгээ явчингууд хичээл маань орхигддог. Хичээлдээ мэдээж явахгүй болохоор яг нөгөө сургалтын визээр гарсан болохоор визэн сунгахгүй болдог. Тэгээд тэрнээсээ улбаалаа нөгөө харлалт гэдэг зүйл маань гарч ирдэг. Солонгост Монгол иргэдийн харлага өсөх тутамд энэчнээс виз мэдүүлэх, иргэдийн виз татгалзах хувь маш өндөр болно гэсэн. Education-ийн талаар мэдээлэл хүргүүл те. Одоо идэвхтэй байгаа одоо бүртгэлүүдийн талаар манайх яг ямар одоо mentoring гэдэг одоо ямар үйлчлэгээ үзүүлдэг юм бэ энэ хүмүүстэй сурагчдад. За ингээд ямар ч төлөвлөгөөгөө өдөр тутамдаа байгаа хүн манайх руу залгаад мэдээлэл авахад тухайн хүнд ямар нэгэн байдлаар төлөвлөгөө гаргах хэмжээний мэдээллийг өгдөг. За чамд ийм аргууд байгаа юм байна. Чамд ийм нөөц бололцоо байгаа юм байна. За тэгвэл чиний эн чин болохгүй байгаа юм бол чи энэ замаар ингээд явчих, би төлөвлөгөөгөө ингээд тогтоочих гэдэг байдлаар бид нэр одоо зөвлөгөө өгдөг. Нэг өсөндөө mentoring тий одоо нэг өсөндөө тий Монголдо сураад Солонгос руу явчих. Аль эсвэл одоо тэр юм ингээд санхүүгийн боломжгүй байх юм бол за тэгвэл ийм тэтгэлэг байдаг. Чи тэгвэл энүүнд ингээд бэлтчих. Энүүнд ийм зүйлийг анхаардаг шүү. Чи энийгээ сайн бэлдээд манай дээр засуулаад авчих гэдэг ч юм уу. За гэх мэтлэн сургалтынхаа зөвлөгөөг өгнө. За сургуулиудынхаа дэлгэнгүй танилцуулгыг өгнө. Өргөжлүүлээд ямар мэргэжил сонгож чадахгүй байгаа хүүхдүүдэд мэргэжил сонгоход нь тусалж өгнө. За тэгээ элтийнх нь хугацаа хувааруудын бүгдийг гаргаж өгнө. За тэгээд давхар сэтгэл зүй гэдэг нөгөө нэг яриад байгаа зүйлээ бид нар давхар бэлдээд өгчдөг. За
тэгээд ийм зүйлийг хийхэд бол чамд ийм хэмжээний санхүү хэрэгтэй гэдэг бүх зүйлийг гаргаад өгчөөр тухайн хүн нэг санхүүгийн нэг том хана авчлаа штэ. Тэр хана авчингуудлаа тэр зүйлдээ бэлдээд явчихдаг. Одоо ингээд над дээр ингээд яг жилийн өмнө ирж исэн нэг хүүхэд байгаа байхгүй. Ингээд коллеж төгссөн. Коллеж төгсчөөд нэг сургалтын газар сууж агаад ингээд бүр ингээд хаягдцсан. Одоо яхаа мэдгүй явж байна хаа гэх. За тэгэхээр би тухайн хүүхдээ ярилцж агаад би тухайн хүүхдээ одоо бэкграунд бүх юм дээр ингээд ажиллаж агаад за чамд тэгвэл ийм боломж байгаа юм чи тэгвэл одоо ингээд хэлээ сурч. Хэлээ сурчаад чамд цаашаа ингээд явах юм бол ийм тэтгэлэг байгаа юм байна. Энэ тэтгэлэгт ингээд материал өгч. За тэгэнгүүтлээ чамд энэ тэтгэлгээс гадна ийм хэмжээний мөнгө хэрэгтэй байна гэд ингээд хэлчихэнгүүт манай хүүхд маань сургалтандаа давхар суудчих. Тэгвэл нөгөө нэг мэдсэн байгаа санхүүгийнхаа хэмжээг мэдсэн болохоор цагийн ажил төрлөөгээ тэр мөнгө төгөөгөө босгоод түрээд ирчих. Одоо ингээд энэ 9 сард ингээд явах гээд бэждэг ийм жишээний. За тэгвэл ID education-ийн одоо ивентүүдийн талаар яриул. Одоо ойрын хугацаанд ямар ивентүүд төлөвлөгдсөн байгаа вэ? Энэ ивентэд одоо ямар хүмүүс ирж болох юм бэ? Тэгээ ямар хүмүүсийг ирээсэй гэж бодож байгаа вэ? Бид нэр одоо аж ахуй сургуулиас одоо яг зохион байгуулж байгаа солонгослын төвшин тогтоох шалгалт. За энийг болохоор солонгослны одоо төвшин тогтоох өдөрлөг гэдээ ярьчих юм уу. Тухайн сургуульд топ гоноогүй ирнэ тухайн шалгалтыг өгөөд тэнцэж чадах юм бол бүр ингээ 30-аас 60% хүртэлх тэтгэлэг аваад орох боломжтой юм шалгалтын өдрийг бид нэр төлөвлөж байгаа. За давхар 9 сард одоо яг хамтарч ажилладаг шилдэг сургуулиуд болон за бас бидний мэдгүй байгаа тэр олон сургуулиудыг авчирч одоо конференц буюу сургуулийн танилцуулга юм хөтөлбөр үйл ажиллагааг бол хийхээр бол бид нэр төлөвлөлөд бол явж байна. За тэгээд яг дэлгэрэнгүй мэдээллүүд яг тухайн цаг үе болгондоо манай пэйж хуудас гэх мэтлэн зүйлүүдээр орж идэг болохоор манай пэйж хуудсыг дагаад мэдээлэлс одоо хоцрохгүй оролцоод явж хад болно. За окей тэгээд энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Тэгээд та бүхний илүү хэрэгтэй байсан мэдээлэл авч чадсан гэж найдаж байна. Хамт ярилцсан билгүүнийхт маш их баярлалаа. Тэгээд баярлалаа.